За сайн уу залуусаа. Никвэн өчигдөр миний Nasdaq дээр барьж явсан лонг харилцааны брейкдауныг өнөөдөр хийцгээе. За өнөөдөр би ерөнхийдөө хашиг нийтгээд өмнө 8:30-аас мэдээтэй байсан. Тэгээ мэдээний хайл өгд имлсэн хатаараа би ер нь хашиг зах зээл нэгдсэний дараа ер нь доош орж ирж сэлсэд ликвидит авах юм болов гэсэн хүлээлттэй байсан. За ер нь хүлээлтийнхаа дагуу хүлээж байгаа доошоо сэлсэд ликвидит авах болоод за давхар мөн 4 цагийн имбаланс байсан. Тэрийг яг танад дэлгэцэн дээр харж байгаа чинь улбар шарангийн лайнер тэмдэглэсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө доош орж ирээд 4 цагийн имбалансаа нөхүүд яг 50 хөндлөө дийш хараад тэрхэд би ер нь ерөнхийдөө энэ тэмдэглэсэн байгаа синхронгийн inversion fair value гэх ерөнхийдөө дийш оролтын гэсэн бодолтой байсан ч ханш ерөнхийдөө яг ямар нэгэн орох нөхцөл олгохгүйгээр шууд дийшгээ явсан. Энд чинь юу л хийжсэн бэ гэхээр би одоо миний энэ сурсан байгаа 15 секундын BC байгаа. Энийг ерөнхийдөө дийшээ эвдээ гараад ирэх юм бол энийг inversion fair value гэж болгож ашиглаад ерөнхийдөөс энтергийн гэсэн бол нөхцөлтэй байсан. Нэг минутаар бол чарт нэг иймэрхүү явсан. Энэ зүг нь ерөнхийдөө бол breaker block болгож ашиглангаа ер нь оролттой байсан байгаа. За тэгээ энэ gap-ийг ингээд дийшээ 15 секунд ерөнхийдөө их бэрийн үед гараад ирэх үед нь би шууд inversion fair value gap болгоно ашиглаад шууд энэ центрийн энэс энтерийг хийсэн байгаа. За би хувьд ерөнхийдөө stop loss яаж тавьдаг гэх юм бол за яг иймэрхүү нөхцөл байдалд би ерөнхийдөө бол тэр gap-ийн ерөнхийдөө нэг 50% дийшгүй за нэг 60% юм уу 70% нь ерөнхийдөө stop loss-аа тохируулаад яг ийм нөхцөл байдалд бол ингэж тавьдаг. Яг энгийн нөхцөл байдалд яг stop-оор орсон бол аль болох swing high low болно. Ер нь бол нэг high low дээр бол ерөнхийдөө stop loss-аа тавьдаг. За тэгээ ерөнхийдөө бол хаш өрн first percent fair value gap ерөнхийдөө дээшээ эвдээ гараад ирэх юм бол би ерөнхийдөө дээшээ нэг 90-90 ер нь хүлээж байна. Тэгээ би ерөнхийдөө бол partial хаах их дуртай. Ерөнхийдөө ярилцаа хуугаа талаад авчих юм бол ер нь надад өөртөө амар байдаг. Энэ ярилцаа нөгөө би нэг stop loss өгсөн. Тэр stop loss ерөнхийдөө бол partial-аар ерөнхийдөө recoup хийх тийм одоо зорилготой. Тэгж одоо partial хаад байгаа. Эсвэл нэг нь одоо minor sales гэдэг юм уу buy side liquidity юм уу эсвэл төрөдийг би drawn liquidity болгож ашиглаж ерөнхийдөө partial авах туртай байдаг. Тэгээд ерөнхийдөө бол би тийшээ buy side руу бол харж байгаа. Одоо миний өнөөдрийн дол ерөнхийдөө бол тийшээ buy side liquidity дээр байгаа. Тийшээ 160 point байсан баха. Хотон дээр PT хийж байгаас давхар. За одоо ингээд 1 минут нь энэ first percent gap ерөнхийдөө дээшээ эвдээ гараад ирэх юм бол би риск ерөнхийдөө бол багасгацдаг. За ерөнхийдөө дээшээ эвдээ гараад ирсэн учраас би одоо өдөр өмнөх gap нөхөө дээш цаар candle-ийг ер нь тэр ийм баланс ороод ирсэн. Ерөнхийдөө дахиж доош орж ирэх ямар шаардлагагүй гэж үзээд ерөнхийдөө бол рискээ багасгаад stop loss-аа дээшээ трейлинг хийдэг байгаа.
За ингээд паршла чойд биш шод рискгүй шод стоплосо breaking point-оор зүүдэг. Өнөөдрийн хувьд гэх юм бол 8 утас мэдээтэй байсан. Тэгээ би мэдээний хайлыг ерөнхийдөө бас drone liquidity болоод ашиглах дуртай байдаг болохоор дахиад нэг паршл ерөнхийдөө мэдээний хай дээр нь авъя гэсэн бодолтой байна. Тэгээд мэдээний хай дээр паршл ер нь бас авчихад ер нь буруутахгүй гэж хувьдаа бол боддог. Тэгээд та бүхэн анхны паршл авсан газар ямар цэг дээр авсан бэ гэж гайхаж магадгүй. Энэ болохоор regular trading hours гэдэг одоо нэг ойлголт өгдөг. Тэрний ерөөдөө хай цэг дээр нь би паршлаа авсан байгаа. Тэгээд ерөөдөө тийш ингээд хүчтэй дисплейсмент хөдөлгөөн нь ороод ирсэн байгаа бол би доор үлдсэн breakaway gap-ийг ерөөдөө бол буцаад rebalance орж ирэхгүйгээр яг тэр одоо тийшээ хүчтэй дисплейсмент явсан хөдөлгөөнөөрөө ерөөдөө бол яг дайрч байгаа liquidity-ээр одоо явбал илүү одоо сайн бит гэж үзээд ерөөдөө буцаж ямар нэгэн rebalance орж ирэхийг бол ер нь ерөөдөө бол хармааргүй юм. Тийм учраас ерөөдөө тэр доор байгаа gap-ийг одоо хааш орж ирэхгүйгээр одоо энэ decline gap-ээс ерөөдөө хаашаа дийш түлхэх ёстой гэсэн одоо байр суурьтайгаар хардаг.
За ерөнхийдөө миний сүүлийн паршил мэдээний хай дээр байгаа. Тэгээд ерөнхийдөө үлдсэн ярилцж байгаа байсаадыг харж байгаа Джон Олкуд дараа бүгдийг харна. Тэгээд би ерөнхийдөө цаашдаа хийсэн ярилцаанууд ерөнхийдөө бол ингээд нэг юм шүү байдлаар тогтмол ерөнхийдөө энэ YouTube-ийн хаяг дээр оруулаа явах байх. Та бүхэн хэрвээ асуух зүйл юм бол комент бичээд үлдээгээрэй. Би чатахаараа хариулах гэж оролдоно. За ингээд би явлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаа баяр таа.